За сайн байцгаана уу та бүхэндээ яг одоогийн мэндийг хүргэе. 2025 оны 12 сарын 24-ний өдөр тутмын 6-аараа цөмрөө уулзж байна. За 24-ний өдөр маань болохоор 3 дахь өдөр байгаа тийм ээ. Лавг гараг. За лавг гарагийг маань одоо бууд гарагийг маань иргэшээдэг байгаа. Тэгэхээр бууд гарагийн маань иргэшээж байгаа энэ өдөр ногоон өнгө энэ өдрийн маань ээлтэй өнгөд тооцогддог байгаа шүү. За тэгэхээр өнөөдөр одоо тэнгэр дээр тийм үү нар маань материйн ордод байгаа. Тэгээд сар маань болохоор хумхын ордод байгаа. За өнөөдөр бид нэр яг юуг анхаарах хэрэгтэй байна вэ гэхээр энэ болохоор одоо гаригуудтай одоо гол аспект буюу гол энерги холбоос үүсгэж байгаа гаригууд маань одоо энэ харж байгаа бол та нар бидний одоо хайрын бурхан тийм үү бидний мөнгө, эд баялаг, бидний гоо сайхан, бидний уран бүтээл гэдэг энэ сайхан харилцаа холбооны эрчим маань одоо бидрийг ингэж хитрхи хууртагдаж болдошгүй ман буданд ингээд автуулчих ийм нэг сөрөг энергитэй одоо дэлхийн вангаар бишээ далайн гарагтайгаа ингэж холбогдсон байгаад бол цөмөр айгу болгоомжтой хандах хэрэгтэй. За тэгээд юунд цөмөрөө болгоомжтой хандах хэрэгтэй гэхээр за нэгдүгээрт цөмөрөө өвдгийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт одоо дахиад жилтэнгүүдтэй гэрлэх гэж байгаа бол маш анхааралтай засал намаа хийлгсэн байвал зүгээр байгаа. За тэгээд түүний дараагаар цөмөрөө хууртах үе гэдэг одоо ийм аюул орж ирж байгаа. Ялваа нэгэн зүйлд хууртчих үе, буруу юм бодоод те үр дагавар нь тис хүнлэн ондоозол гараад ирэх үе, бодсон сэтсэн зүйл чинь ингээд өнгөцгөн харсан байгаа зүйл байх үе. А өшөө дээрээс нь одоо гаргаж байгаа шийдвэртэй маш ухаантайгаар хандахгүй бол тэр шийдвэр чинь зөвхөн яг өнөөдрийн л хувьд үнэн юм шиг санагдавч үнэндээ бол одоо хурмаг одоо төр зүрийн зүйл байх вэ. Тэгэхээр энэ зүйлүүд дээр цөмөөрөө анхааруул маш хэрэгтэй. Өшөө дээрээс нь одоо галаа дахих тийм ээ. Одоо ламбогийн заслуудаар гэрийнхаа галыг дахих, өөр ярбаа нэгэн галын заслалтаа бол галын заслуудаа хийхэд маш ээлтэй. Тэгээд мэдээж хэрэг одоо ингээд далаван гараг маань бидний хайрын бурхантайгаа зөрчлийн одоо юм хатуу холбоос үүсгэж байгаа учраас цөмөөрөө бас усанд шивших хэрэгтэй. Усанд юу шивших вэ гэхээр одоо энэ өдөр маань тийм ээ бидний бодол санаа ярваа нэгэн зүйл бити хууртаасай бидний одоо өмнө бүх юм одоо үннээрээ байгаасаа гэд уухсандаа сайхан шившээд усаа аввал бас хэрэгтэй байгаа. За ингээд та бүхэндээ өнөөдрийнхөө гол анхаарах зурхааг хөрвөлээ. Тэгэд маргаашийнхаа зурхаагаар ирэх уулзцгаая. Зоолон та бүхэндээ бүгдээрэнд нь эрүүл энхийг амжилтыг хүсэж байна.